болгон нөхөр багтуулаад ийм 12 цагийн хэмжээгээр цагаа зарах юм гэж байна. Сонсогч маань бүхэн шишний тухай хэрвээ одоо сонирхохгүй байвал явтаа цагаа харуулж цагаагаар сонсож радиогоор нэртэй гэж одоо хэрэг болох үгнээс одоо цагаа харуулж одоо хэдэн цаг болж бас цагаагаар ямар байна вэ гэдгийг радиогоор нээгээд энэ даршилтаа бүхний шишний бодлогоогоор түүнийг одоо үндэсний мэдээллийн хүмүүс байдаг шүү дээ. Бид нар аажимдаа энэ номыг үүдэл сэтлэн болох юм уу гэсэндээ бид бас нэг одоо тактик хэрэглэх юм аа гэж байна. Сонсогчдын тань мэдэх хэрэгцээ зориулж Британидаа нэгтгэхийн хадгалах сонгогдол хөгжмийн цаг, Нобелийн шагнал хүм, амьтны уран зохиолын цаг зэрэг бүхнийг судалгаад явуулж байна. Монголын радиод ажиллаж байгаа нэвтрүүлэгчдийг сонгон авч нэвтрүүлгээ уншуулж байгаагийн үеийн сонсогчдын чихэн томчсон дуурайгаар бүхэн шашны сургаал номыг явуулж байх нь илүү таамаг бас сонсох нөхцөл боломжийг хангаж өгч байгаа явдал юм. Өнөөдөр ч гэсэн Монголын бүхэн шашны эмэгтэйчүүдийн хөгжил гарц сэдвүүд анхаар боловсруулахыг 50 жилийн турш Монголын ард түмний дуу хоолой болсон манай актрис нэвтрүүлэгч Монгол улсын соёлын аялагчид Бачжогийн чулуун баг манай Ахмад нэвтрүүлэгч Бацрын оюун чимээ маань хөтлөн явуулж байгаа бас энд уран зохиолын мэдээлэл өнөөдөр бүхний шашин сүх хийгүүр зам нарын хүрээлээс хальж энгийн олны ертөнцийг ойлгосон хэсэг тэмүүлэх болж байна. Бүхний шашныг ойлгох мөн чанарыг таньд гэсэн энэхүү хүмүүдэд эмэгтэйчүүд бүх залуучуудыг хамт үндсэндээ нийгмийн олон оюун санаа